За та бүхэндээ өнөөдрийн мэнд төргий. За саяхан улсын их хурлаар Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсон байгаа. Тэгээ энэ хуулийн өөрчлөлтөөр бол аймаг, дүүрэг, сум, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийн 50% нь одоо төрийн жинхэнэ албан хаагч байж болно гэсэн юм зохицуулт анх орж ирээд тэгээд хууль батлагдахдаа бол 30% нь байж болно гэж ингээ батлагдсан байгаа. Тэгэхээр энэ дээр бол миний хувьд бол бас тухайн үед бас үзэл бодлоо илэрхийлж ийсэн. Нутгийн өөрөө удирдах байгууллагын одоо эрх хэмжээнд шууд халдсан ийм үйлдэл боллоо гэсэн ийм тайлбарыг саналыг өгчээсэн. Тэгээд энэ хууль бол батлагдсан байгаа. Тэгэхээр төрийн албаны зөвлөл энэ саяын батлагдсан энэ хуульд ямар бас үзэл баримталтай хариулт өгөх вэ? Энэ үнэхээр нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаараа дамжуулж иргэд маань бас үйл ажиллагаагаа төрөө удирддаг, хяналт тавьдаг ийм систем л дээ. Гэтэл энэ системийг ингээд нураачж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол бас үндсэн хуулийн маргааныг дагуулж бас магадгүй ийм зөрчил бас харагдаж байна. За хоёр тэгвэл төрийн жинхэнэ албан хаагч бол төрийн ажлал хийгээ явдаг. За иргэдийн хурлын төлөөлөгч бол иргэдээсээ сонгогдож төрдөө хяналт тавьдаг ийм л механизм шүү дээ. Тэгэхээр энэ механизмыг бас өөрчилсөн юм хууль батлагдчихлаа л да. Тэгэхээр энэ дээр төрийн албаны зөвлөл ямар бодлоготой, ямар зарчимтай энд хандсан бэ? Та бүхнээс ямар нэг байдлаар энэ дээр бол санал асуулга орсон уу? Ямар нэгэн хуульч батлагдахдаа засгийн газраар орж ин хуралдааны бас тэмдэглэл байдаг. Засгийн газар бас дэмжсэн, дэмжээгүй саналаа өгдөг те. Тэгэхээр та бүхэнд энэ санал очсон уу? За, энэ дэрийн микрофон Цэдэ Зүрэн дарга хариулъя. За, их шинэ асуултанд хариулъя. Төрийн албаны зөвлөлийн чиглэлд энэ төрийн албаны хуулинд өмнө нь Монгол улсын засаглал болон хүний нөөц бодлого хөтөлбөртэй холбоотой асуудлаар санал авна гэдэг зүйл байсан 2022 оны 7 сард өчнгөө болцсон. Одоо ганцхан манайхаас юугаар санал авчих нэхэд төрийн албан хаагчийн цалин үүстэй холбоотой асуудлаар санал авдаг. Энийг бид нар бас 2025 онд их хурлын гишүүдтэйгээ хамтраад төрийн албаны хуулийн энэ асуудлыг зэгцэлж байлаа. За бид нар энэ төрийн албаны хян шалгалтыг хийхдээ төрийн албаны хуулинд байгаа улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч улс төрийн нам эвслийн үйл ажиллагаанаас ангид байх гэдэг зарчмал байж байгаа. За өмнө нь Амланбаатар гишүүн бас ийм чиглэлийн хууль санаачлахтаа яг гишүүнийхээ хувьд манайхаас санал авсан. Бид нар яг энэ байр суурийг илэрхийлсэн. Энийг бол дэмжихгүй. Ягаад тэгэхээр хууль бол юм байгаа. Нэг нь сонгогддог албан тушаал, нөгөөх нь төрийн албаны хууль заасан маш олон шаардлагуудыг хангаж томилогддог албан тушаал. Энэ хоёр хоорондоо нийцэл бол болохгүй гэж тухайн үед гишүүнд бол албан ёсоор санал өгч байсан. За сүүлийн саяны батлагддаг улс төрийн шийдвэрийн хувьд бол албан ёсоор санал аваагүй ч гэсэн бид нар тухайн үед байнгын орооны дарга болон хууль санаачлагч нартаа энэ зарчмаа тайлбарлаж холбогдох мэдээллүүдийг өгчээсэн. Тэгээ одоо нэгэнт улс төрийн шийдвэр гарчихлаа. Гэхдээ манай байгууллага хян шалгалт хийх явцдаа яг энэ чиглэлийн асуудлаар бас тогтоол гаргадаг. Нөгөө хүнд нь сонголтыг өгдөг. За та нэг бол төрийн захиргааны албан хаагчаал хий, эсвэл улс төрөө хөө аль нэг сонголтоо хий гэдэг энэ зарчим дээрээ бид нар бол хэвээрэл байна гэж бодож байгаа.